Хард өрсөлгöd явахтай шоу кино руу гарцгаая да тий. Нас нэлээд тогтоох уу цагдаагийн газарт ирснээр кино маань эхэлдэг. Энэ цагдааг ах таньдаг юм шиг үнэлээ. Намайг таньж гэнэ үү гэд асууж итэл ахын охин нь болох Юнхи нэлээд айсан маягтай гүүгээд орж ирдэг. Ах буюу Кимби Юнсо маань зүнх өвчин дууссан. Тэгээ төөрч явж байгаа таньдаг цагдаанд таарч хилцээр аваадсан юм байна лээ. За ямар ч тач охин нь дуу хаагуур гаргаж ирээд яаж ажиллахын зааж өгөөд мартчих гад байвал энэ довшлуурыг дараад мартах гэсэн зүйлээ хэлээрээ. Тэгвэл мартах чинь арай гайгүй болох байхаа гэснээ гэрээ аягтай хүзүүний зүйлд хүртэл өгөөд амхандаа л аавыгаа халамжлал байдаг юм л та. Ядж байгаа таахаас хөөхөн зөргөдөж байгаа нь. Ямар ч хэлсэн зөнөх өвчнөд гэдгээ 3 сарын өмнө эмчээсээ сонсноос гадна тэрний өмнөхөн машинтайгаа хосолцсон тухай хүртэл эмчээсээ сонсдог. Аав охин хоёр гэртээ ирсэн зурагтаар хүү амны хэрийн талаарх мэдээ тасардаг бай. Орой охин нь найзынхаа төрсөн өдрөлөө явлаа гэдээ явахааруулж ах харин гэртээ ганцаараа үлдээдэг юм. Компьютер дээрээ сум мартахгүй тулд бичсэн зүйлээс ахыг юу дуулсан яадаг хүн бэ гэдгийг ерөнхий харуулдаг. За ахыг байгаахад аав нь нилээ арх удаг байхаас гадна нэг удаа гэртээ зогтдоо үрсэн чинь өөрийнх нь цагаан пүүзний өрөөсөнгө нь игчэнд барьцсан харин өрөөснийг нь аав нь кимчийн дүрцэн байж идэг. Зодуулж байхдаа хүртэл цагаан пүүзээс өрсөөр зодуулан эвдэх Бёнсог өөр өрөөлөд дагуулж явхад аавыгаа тэр үед Бёнсо алснаар ахын хүү халах эхлэл ер нь бага багасаа л эхэлтэй байдаг гэдгийг харнаа. Цагдаад баригдаагүй нэмээд гэр бүл нь амар амгалан болсноор өөрийгөө энэ хорвоо дээр өхөж явахдаа таарсан адгийн хүмүүсийг цэвэрлдэг гэхээс гадна эхнэр хүүхдээ зодддог нөхөр алтан бүгдийн зэлгсэн гэж амттай ороосоо эмэгтэй хүүхдээ архинд зардаг гэр оронгүй хүн мөнгө хүлэгчгээд ахын санаж байгаагаар л 5 хүн аль хэдийн цааш наруулсан гэсэн үг. Тэргээ энэ холсоо ойдоо нууд юм байла ядаж хахад. Одоо ах малын эмч амтнуудаа үзэж итэл охин нь гаднаас хоол авчирсанд идэхгүйгээд маяглаж байсан ч гараад явсныхан дараа идээд охиндоо баригдаад хамт идэхээр хооллоод судаг байхгүй. Ахыг охин нэг яруу найраг уран зохиолын сургалт руу бүртгүүлсэн. Тийчээгээ заавал явна шүү гэд хэлснээс нь болоод ах ирцэн сууж байгаа. Сургалт дуусах үед ах шүлгээрээ балааг нь авсан юм шиг байна лээ. Араас нэг их танилцах гэдэг голтой л байна шүү дээ. Харих замдаа хураагуур авахж жагаад машин мөргөж багажийн нартал дотор нь аялын утнаас цус урсаад тэр цусыг ах цаасанд гэл завж амжаад байжсэн машин ээж болож гарч ирээд бууг мөргцсөн юм оо найзаа тустай хохирлоод агаад явцгаая да гэсэнд ах үгүй ээ надтай холбогдоод мөнгө ав гэд нэрийн хуудас өгчдөг. Мэдээгээр түрүү аллахын тухай гараад байсны хэргийн эзэн нь энэ машины эзэн болох Тэж байхгүй. Энэ хоёр маань алуурчд болохоор ч юм уу биенээ аль альныгаа алуурчин гэдгийг анхны сэтгэлдээ мэдчихдэг. Авсан цусаа шалгаж үзтэл яалтажгүй 2 дугаар бүлгийн цустай хүний цус болж таарад цагдал залгаж машиныхан дугаар энтрийг хилээд бүгдийг мэдчихээд байсан хамгийн амир нь Тэж цагтаа байдаг. За тэгээд холбогдоорой гэд дугаар энтрийг өгөөд альж гнаад байсны хорн одоо эхэлнэ. Ахын дугаар руу Тэж залгаад шалгаж үзсэн бугын цус байна ахаа гэд ёжлох маягтай хэдүү гаяхан тэрээ. Маргааш ажилдаг газар дээр нэг муур өрөөд ирсэн байгаас гадна гай болж охинтой тарчдаг. Хараад охиныг гэж бол мэдэхгүй л дээ. Гэхдээ манай аав одоогоор завгүй байгаа гэд өөрийгөө бариад өгчдөг. Ах тэр хооронд таньдаг цагдаатайгаа ярих гээд холтоос нилээн зайдуу газар нэг цагдаатайгаа ярих газ удсан нэг машины тухаар шалгаад өгөөч хөө гэж сууж идэг. Тэж охиныг нь орой болтол тагнаж явсаар байгаад хүргээд өгье суучих гэж хэлээд амархан охиныг суулгаад аваад явцдаг. Ах гэртээ хүлээгээл нэг хүэржин шүү. Гэрлүүн ойртохоор нь богоол авсан охиноо баацсан байх жишээ нэ. За Тэж ямар тааж охиныг нь алхаагүй юм байна лээ. Ахыг ч сүм ажилуулд юм байна лээ. Тэгээд ах танаад эрэгтэй хүн оршиж болох уу? Охиноосоо хоол байхгүй бол өөр хүн гэж хараад алах гад байна. Ядж байгаа зүнх өвчин тусцсан болохоор айгүй хэцүү байна гэд амны ганц игчдэрээ ирж хэлж л байгаа юм л да. Тэгснээ дараа ирья ихчээ гэд яваад өгчдөг айгүй сонио. Тэ уран зохиолын сургалт гээд нэг юмд яваад байгаа да. Тэгсэн тарсныхан дараа өнөөх ардаас нь гүгөөдөөс ихч машин руу гүйж очиж суугаад намайг ойрхон төхүүлээд өгчих гээд явах замдаа охиноо нэг залууд байхыг хараал буусан өнөөх нь Тэж байгаад бүр найз залуу болсон явж идэг. Манай хоёр явах замдаа ах дурсамжаа алдаж их чи юм бэ гэж асуухтаа зэрэгцээд эзэнгүй газар зам дээр орхиод явцдаг байхгүй юу. Дуу ураагуур дээрээ охин маань Тэж гэдэг цагдаагийн ажилтны найз залуутай болсон. Сайн юм болжээ гэд анхаарчаад уурлахгүйсны шалтгаан нь ах Тэжүүг алуурчин гэдгийг мартцснаас болоод охиноо авч явахгүй хамт үлдээсэн бол таарч байгаа. Тэжүү охиноос нэлдгүй юм шалгасаар байгаад очтой газар буюу хулсны ой гэдэг зүйлийг мэдээд авчдаг. Хаана барилдаг юу гэдэг тухай. За ямар тач танил болсон цагдаатайгаа хов бацхан зэрэгцээ цагдаа ахын маань байн гордог тамхины дэлгүүрийн охин нь алуулцснаас гадна ах тэр цагаас хойш тамхи татгаа болж мөн алуурчин бол энэ тамхийг татж байгаад өөрийн гараар ална даа гэд энэ тамхи тэр охиноос авсан сүүжийн тамхи юм байл. За цагдаа ах дотор нэг тиймэрхүү бодолтой юм байл лээ. Цагдаа ах ирсэн гол шалтгаан нь өнөөх шалгаад өгөөч гэж асуулгасан машины дугаарын эзнийг нь хэлэх гэж ирсэн юм байл. Ууг нь. Гэхдээ харамсалтай ах мартцсан л да. Харих замдаа хураагаараа сонсч идэл Тэжүү гэдэг нэрийг сонсоод байх ч болов санаж Тэжүүг алуурчин охин маань алуурчинтай гадар яваад байна гэдгийг ойлгодог.
Бушууга охинлуугаа залгаад охиноо хүчээр жоохон машиндаа суулгаад тээжүүд хандаж чамайг алуурчин гэдгийг чи мэднэ. Охиноос нь холхын явахгүй бол хэдий эсэг болоход газар булаад өгнө гэж мэдээрээ. Мэн тээжүүч гэсэндээ ахыг хүү алж исэн гэдгийг яг анх уулц өдрөөс хойш мэдсэн юм байна лээ. Машиндаа суучгаад охиндоо тээжүүг ямар хүн бэ гэдгийг хэлэхгүй охин нь ч бас тээжүүг муу хүн биш ээ гэдэг. Ямар ч лээсэн ах 7 хоногийн хугацаанд тээжүүг ямарваа нэгэн аргаар алдаг ч юм уу хордог ч юм уу яаж зохицуулах хэрэгтэй болж байгаа. За тэгээд нэг эсрэг нэг тулаанд сэтгэлийн хүчээр л даван штэ гэд хэд сүнэгаад эмч юм гэсэндээ бас шууд өхүүлдэг тариа энтер бэлдээд эхэлдэг. Охины ажилд нь хөргөж өгөөд үлдсэн цагт нь тээжүүг ажиглаад тэгсэн гэвгэнд тээжүүг гэрт нь ирдсэн бүр охинтой нь гэрлэх тухай хүртэл ярихаас гадна ахын зөнөх өвчин сэдэрсэн тэгээд бүр өөрөө тээжүүг гэртээ урдсан байдаг. Гаргаж өгөхдөө охиныхоо хүзүүг артил сориг болтноо. Тэр новш тэгснүү гэд бушуухан сал гэд орилж гарлаа. Гэхдээ харамсалтай нь өөрөө бодсон. Тэгээд охин нь тэрийг нь хэлээд дахиж дэвчиж чадахгүй нэ гэд явцдаг. Өнөөх цаасан давсан цусаа цагдаад өгч шалгуултад бугын хойж тараад дээрэс нь охин нь хаяад явсан болохоор сүултээ өөрийгөө алуурчин мүсгэд жиргэлзэж эхэлнэ. Игч нь гинт ирснээр маргааш хоёулаа хамт явъя гэд унтах явцдаа өөрийгөө харж мараад нэрнгээсээ л галзуурахад ганц суруудтай болцсон байдаг. Ахын хувьд бол За тэгсэн яг бодит явдал дээрээ тээжүү ахыг хорж мөрцөн гэрт нь бүр ирээд дураараа компьютерыг ухаж мухаад бүх бичсэн зүйл тэмдэглэлийн үзээд өнөөх сургалтанд хамт яваад байсан ихч рүү залгаж балгаад тэгснэ хэрвээ өвөлдсөн бүх хэргийг минь үүрээд өгвөл охиныг чинь яаж алах тухай бодоод үзье гэж мэгээд бас л дахиад ирсэн ихч нь гэрт нэрцэн охин нь ч гэсэн гэртээ унтаж байгаа нь тэрэ. Охиноо орноос нь усгаад нэг хэсэгтээ аавах хичээндээ байжээ гэж хэлээд гэрлүүний явуулцдаг. Охиноо эзэнгөө агуур тээжиг мөрдөө тэрийг нь ч тээжөө мэдлгүй яах вэ? Нүдэн дээр нэг зогтос авч явж ороод исэн байшин руу ороод үзтэл сургалтанд явдаг ихчийн бичлэг болддог. Тэрхүү бичлэгээ цагдаа хахад өгөөд сууж итэл тээжүү зам дээр гараад ирцэн өөрийгөө гин буруугүй гэдгийг ахын уцыг харуулаад баталцдаг. Ахын уцаар тээжүү тэр ихч рүү залгацсан болохоор ямартай зэхний удаадаа уснаас хуурай гардаг л таах. Охин маань аюултай байдалд байна гэхийн сонсоод цагдаа нар бүгдээрээ охиныхоо байгаа газрыг хэлчихээ. Цагдаа нар биш би хамгаалъя гэд өнөөх цагдаа хэлдэг байхгүй юу. Тэгээд игч руугаа залгаад байршлыг нь асуух гэтэл игчийнхэн дугаар байхгүй байгаа юм чинь. Игчтэйгээ уулзсан газар сүмийн хувцс гэд бүгдийн төсөөллөөрөө ботцсон байхаас гадна игч бүр айл 17 жилийн өмнө хамиа орлсон ба 17 жилийн өмнөөс ах зөнөх өвчин туссан байдгаа. Өнөөх 3 сар гэсэн чинь яг үнэндээ 17 жил байдаг байхгүй юу. Үннээ хэлчихвэл яахчгүй гэсэнд охин маань үнд ямарч буруугүй шүү буюу ахын охин нь гэж боддог одоо юм хэн яг үнэндээ өөрийнх нь охин биш гэдгийг мэддэгэ. Тэгээд уурлаж явж байхдаа асалдаараа толгоонд дөргөлт аваад өвчтэй болсон юм байна л. Бас дээрэс нь ихчтэй охиноо даатгаад явуулсан биш тээжүүд охиноо даатгаад өгсөн болж тарж байгаа. Галж байгаас. Сансан бүх зүйлээ дуу ураагуур дээр биш цагдаа ах руу залгаж хэлээд цагдаа ахч тээжүүг тагнаад манай хоёр тээжүүг барихаар болж байгаа. Цагдаа ах байгаа газар нэрцэн өнөөх тамхиа хасаагаад одоо л бариад ав юм уу хогийг гэд галаа асаасан хойнд байгаа юм чинь. Ах бөө юм болж ирээд тэгсэн зөнөх өвчин нь сэдрээд хаанч байгаагаа доо мэдэхгүй тэр хоорондоор тээжүүдэлэн дуулаад бөөн зодон болж байгаа. Эцэст нь ах хоолойг нь боожсны дараа бидэн шиг хүмүүс нүглээ хүртэх эрхтэй буюу хүзөөрөөгөө тариа тарьснаар өгч охин нь дуу ураагуур дээр бэлдсэн дууг нь сонсож байгаагаар кино маань өндөрлөлтгөө. За тэгээд лайк and subscribe and Instagram дагаараа баярлалаа. Хэсэг хүмүүс дуугүй байвал хөөрхөн цөөхөн хитэн бусдыг ойлгон зөвөр гэвч их зүйлийг ойлгохгүй байх зүгээр хөөрхөн